Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Засгийн газрын 2011 оны 120 дугаар тогтоолын дагуу тагнуулын ерхий газраас 2011-ээс 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, яам агентлаг, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар болон тэдгээрийн харьяаны нийт 362 төрийн байгууллагыг хамруулсан хяналт шалгалтыг явуулсан байна. Тус хяналт шалгалтын дүнд нийт 1837 зөрчил илэрснээс 40% нь мэдээллийн технологи, сүлжээний орчин, төрийн нууцыг хадгалах, хамгаалахтай холбоотой, 34% нь төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэлтэй холбоотой, 21% нь төрийн нууцтай харьцах, албан тушаалтантай холбоотой, 5% нь биет хамгаалалттай холбоотой зөрчил тус эзэлж, хамрагдсан байгууллага бүр тодорхой хэмжээний зөрчилтэй байжээ. Энэ нь улсын хэмжээнд төрийн нууцыг хадгалах, хамгаалах ажил хангалтгүй байгааг харуулж байгаа учраас ийхүү төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ. Төрийн эрх бүхий байгууллага гэчихэр энэ албаны нууц дотор ч бас төрийн байгууллага бос хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг бас оруулж байгаа. Тэгэхээр сургууль эмнэлэгт ч гэсэн эрүүл мэндтэй холбоотой, сургуультай холбоотой бүхэл байгууллагад хуулийн этгээдийн төрийн байгууллагын нууц байж болно шүү дээ. Тэгэхээр албаны нууц гэдэг төрийн ба албаны нууцгаас салгачж байгаа учраас төрийн бүх байгууллагууд дээр нууцын хадгалт хамгаалалттай холбоотой асуудлууд ямар хэмжээгээр үүсэх вэ? Тийм. Би бол ерөнхий зарчмын бол одоо дэмжиж байна. Зарчмын бол дэмжиж байна. Ер нь бол энэ ажилтай холбоотой байсан ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд бол тэр гадаадын байгууллага зөвлөхөөр ажиллахгүй л байх ёстой байхгүй. Тийм учраас энийг бол хуульчилж өгөх асуудал бол байх асуудал гэж би бодож байгаа. Харин гэхдээ ямар хүрээнд яаж өг гэдгийг нь бол одоо их зөв хийж өгөх нь чухлаа гэж ингэж бод. Нэгдүгээрт бол яг энэ нууцтай харьцаж байгаа хүмүүс бол доктор сууршилтай ажиллаж ээж энэ нөгөө төрийн нууцын юм санах байна бүх юм бол бас ном журам хуулиад байгаа явах юм байна гэдэг нэг зарчим барьсан. За хоёрдугаарт бол яг мэдээж зарим тохиолдолд нөгөө нууц хариуцж байсан хүмүүс хариуцлага алдсан малцсан талбартай чөлөөлөгдөж байгаа бол тэр хүмүүсийг талбартай бас нөгөө тагнуулын байгууллага шалгаад тэнд дүгнэлт гаргуулах тэдний зүгээс бас тэр хүмүүстэй талбартай магадгүй тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүст илүү мэдээлэх талбартай бас асуудлууд нэгтлэх асуудлууд гарч магадгүй учраас энэ зохицуулт орсон юм а. Тэрнээс тэр нэг яг чөлөөлөхт нь саад болж байгаа. Өөрөлд тэр эрх бүхий этгээдэд хуулиар болсон бүр эрхт нь хязгаарлалт тавьж байгаа утгаараа бол биш. Мөн байнгын орооны хуралдаанаар засгийн газраас энэ сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол улс Аз номхон талаа худалдааны хилцээрт нэгдүгээр орох тухай асуудлыг зөвшөлдсөн. Манай улс Аптад нэгдэх сонирхлоо 2009 онд албан ёсоор илэрхийлсэн хагаад 377 нэр төрлийн барааг багтаасан хөнгөлөлтийн үндэсний жагсаалт гарган засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хилцэж дэмжснээр хилцээг эхлүүлсэн. Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 гаруй буюу экспортын 90 гаруй, импортын 30%-ийг Аптагийн гишүүн орнууд эзэлдэг. За Аптад нэгдснээр манай экспортын бараа бүгд найрамдах Хятад ард улс болон бүгд найрамдах Солонгос улсын зах зээлд дунджаар 40% хөнгөлөлт эдлэх боломжтой.